За бүгдээрээ сайн уу? Энэ хүртэл одоо бид хоёрын хурмын одоо төлөвлөөд гараад зураг авалтаа хийгээд яваад ирээд уулзаад хажуугаар нь хүүхдүүдэд бас орхитуулахгүйгээд хичээгээд явсан бүх влогийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхний хүсэн хүлээсэн мөч нэгэн хоногийн дараа болох гэж байна. Бид хоёрын бас хүсэн хүлээсэн мөч нэгэн хоногийн дараа болох гэж байна. Ядраад шүү. Хоёр хүүхэдтэй хормонд бэлдэх бол нэрээ энэ төгжрэлд хоёр хүүхэдтэй нааш цаашаа явах гэдэг бол чанга байлаа. Гэхдээ би чадлаа. Одоо маргааш хормынхаа ард дээр гарчаад бүр ингээд амар амарх байхаа те ингээд ухаан санаа манаа хүртэл амар амарх байхаа. Маргааш хөрөм гэж бодохоор миний гидс бадлаадах юм. Өглөөнөөс хойш маргааш нэрээ хөрөм штэ гэж бодонгууд л гидс бадлаадах юм амар шинэ. Өчигдөр орой хамгийн сүүлчийнхаа одоо бичлэгний эдит сүүлийн зураг гэд тэднэрийг бүгд ингээд очиж авлаа. Өөрөөр 4 цаг гэж тусаа 5 цаг гэж яхад гэртээ ирсэн. Тэгээд ямар ч байсан бид чадсан шүү. Чаддсан байна. Тийм бид чаддгийм байна. Та бүхэн ч гэсэн чадах бах. Тэгээ энэ хүртэл ингээ влого хүртэл хийгээд явсандаа бас үнэхээр бахархаж чинь бид өөрсдөө та бүхэнд ингээ багхан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл бас өгч чадсан болов гэж бас гордож гин бодож гин. Өөрсдийнхөө нөөц бололцоог бол тултал нь ашиглалаа. Энэ хүртэл хамтарч ажилласан байгууллагуудаа баярлалаа. Өөрсдөө баярлалаа. Аав ээж нартаа баярлалаа. Өөр тавина. Бүр ингээ хүн ингээд тартагтаа тулвал гээд хүнийг ингээд шахвал хүн чаддсан байна. Байрны зээл мэл юу юм бэ? Одоо өөрсдөө бахархаад уйлцгаа. Аа ээж би чадлаа. За тэгээ өнөөдрийн влог дээр болохоор бид хоёр одоо брэнд медиаруугаа хамгийн сүүлчийн уулзалт. Энэ бол бүр үнэхээр яг хамгийн сүүлчийн уулзалт. Бүх төлбөр тооцоо, бүх юмнуудаа хийгээд за тэгээд одоо машин тэргээ угаалгаад өөр одоо дутуу юмнууд маань юу байна? Ус ундаа цагаа идэ өөр одоо хэрэгтэй юмнууд юу вэ? Бүгднийг ингээ нэг нэгэнгүү чеклж байгаад тэгээ орой сайхан бүтэн нойртой хончихын сан л гэж бодож чинь. Тэгээ бүтэн нойртой хоноод Бүтэн нойртой хонох хэрэгтэй. Бүтэн нойртой хонжиж маргааш арьс гоё байна. Арьс гоё байвал зурган дээр гоё гарна. тэгээд маргаашийн влогийг болохоор бас нэг манай хоёр дүү хөтөлж явуулна. За тэгээд эхнэр дээр нэг, над дээр нэг хүн гээд ингээд бит хоёр дээр ингээд тус-тусдаа нэг хүн бит хоёрын влогийг хөтөлж явна. Тэгээд одоо тэгтээ нэр ингээс ингээ ганцхан хоног үлдсэн гингүүд ингээл нороо гарч явах юм ингээл жоохон гиз бацлаа л. Ийм байт юм байна. 4-8 зохис динда хүрээ. Бид хоёр уг нь 10 цагаас очиж уулзах хэрэгтэй байсан юм шиг байна. Брэнд медиа дээр. Тэгээ нөгөө хоёр хүүхэдээс хэрхийн хүлээгээ жоохон унтаг гэж бодод. Манай хэд бас жоохон нусн гожод байгаа. Би одоо ингээд нөгөө нэг 3-4 цагийн ойр тавьж байгаа болохоор амар орон гарan байна. Жоохон төрөмгийн ааштай байна. Эмэгтэй хүн төрснийхөө дараа ингээ байнга ийм байдаг байхгүй юу уг нь. Дандаа нойрон дутуу.
тийм бахад ганцхан өдөр юу юм бэ? Орой гоё юм тийм шүү дээ. Тий. Цагаан зэмзээ эндүүд ч байна. Одоо тэгтээ нөгөө нэг улаан бурхны тархалт хотод айгүй их байгаа. Тэгээ бит хоёр 7 сарын одоо ихэр ч юм уу хэр байх юм бэ? Энэ влог магадгүй 7 сарын ихэр орж ич магадгүй. Гэтэ ер нь бол хизээд анхаарал илүүдэхгүй. За. Тэгээ өнөөдрийнхөө влогт хамт байгаараа үргэлжлээд явуулахыг хамтдаа харцгаая. Баярлалаа. Сэрэрээ. Өнөөдөр бол 6 сарын 2-ны өдөр. Хүүхдийн баярын уур амьсгал арай дуусаг байгаа. Манай брэнд бидийг хөчтөрөөс хүүхдийн баярынхаа ажилчдынхаа хүүхдийн баярыг хийсэн юм уу? Ажилчдынхаа хүүхдийн баярыг хийгээд манайх айгу гоё хамт олон гэхдээ нэр ингэсэн бүр. За бидний хамгийн сүүлийн уулзалт. Манай найруулагч хол нарлуугаар. Бидний хамгийн сүүлийн уулзалт. Тэгээ бид хоёр одоо хөрөн болоход ганцхан хоног үлдлээ. Догдолж гин. Брэнд медиад бол маш их баярлж байгаа. За тэгээ найрынхаа үгийг сонсё. За. Зааж дотгошоо орж байгаа дахиад гэлээ. Өглөөний минь сайхан баярлсан оо. Гэхдээ бас энэ богино хугацаанд бас дассан биш үү бас. Гэртээ ирж байгаа юм шиг л орж ирдэг болчтой юм биш үү сүүлдээ. Хүрээнд ормоор. Би танаас нэг юм асууя. Хоёул гэрэлтэй хэдэн сарын хэдэнд батлуулсан бэ? Эмэгтэйчүүд ийм өдрийг мартадаг уу? би эрэхтэй. Нэр санахгүй Би юу? нэр хүүхдүүдийнхээ төрсөн. Энийг наалтсан ба штэ. Цаашаа хахад. 8 сарын 1. Үгүй. Хөтлөө штэ. Охиныхоо төрсөн өдрөөс өмнө гэхээр 7 сарын 22. Үгүй. 7 сарын наадмын дараа шүү дээ. Тэр над минь дараа. Яг хөө тэр нь бол яг зөв байна. Хөдөө тэр шаар хийсцээ. За 7 сарын Ганцхан хоног зөрүүлсэн та төрөө. 23. За хоёр хүрээ. Муу юм. Баяр хүрээ. Сандыг өөрөө сандуу. Үгүй би сандаг шүү. Эмэгтэйчүүд иймэрхүү юмыг сайн сандна шүү дээ. Хормоо ихэс өмнө ер нь бол гэрэлтэй бол батлуулсан байх шаардлагатай. Заавал өнө шавч. Дотор алт эрдэнэс яа. Хаана тэр батлуулсан гэж хаана? Энэ ч 2024 оны 7 сарын 23-ны өдөр гэр бүл болсныг гэрэлсний бүртгэлийн 0299 299 дүгээр бүртгэж гэрчилгээ олговаа. За бид уулзалтанд орлоо. За тэгээ найрынхаа үгийг нэг сонсчоо. За бид хоёрын хормыг зохион байгуулахад одоо хэр бэрхшээлтэй байна. Тэгээ одоо бидэнд ганцхан хоног үлдлээ. Маргааш гэдэг өдрийг хэдүүлээ. Мэдээж маш амжилттайгаар яажсэн ч амжилттайгаар давна. Тэгээд бид хоёрын хормон дээр ингээд бас бэрхшээлтэй байсан талууд байна уу? Цаашлаад ер нь осуудыгаа бас ингээд хормоо зохион байгуулах гэж байгаа бас юун дээр анхаарсан дээрвэ гэдэг асуултыг тавьчээ. Тэр нь баг илүү дээр бах. Одоо манай үзэгчдэд ч гэсэн хормоо хийх гэж байгаа, хийхээр төлөвлөж байгаа хосуудад ч гэсэн маш хэрэгтэй мэдээлэл болж өгөх бах гэж бодож байна. Тэгээ. Хорин найр гэдэг бол ерөөсөө яг хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил. Одоо жишээлбэл хорин гэдэг нэг хүний хүсэл ер нь байдгүй. Одоо заавал хоёр хүний хүсэл байх хэрэгтэй. Эхнэр нөхөр гэдэг. За хүн цаашаага яваад магадгүй хоёр талын ээж аавууд те бараг 6. За тэгэл им юу нэр авган ахцууд гэхэд ингээд
7 8 9 10 хүний хүсэж байж болох. Ийм арга хэмжээг хорин гэж нэрлэдэг. Ягаад гэвэл нутгийн заншил айл гэрийн өөрөө онцлог те тухайн айл гэрийн соёлоос хамаарал хорин болгон харилцаа идэлдэг. Танай хормын хувьд бол энэ одоо миний яг нээлтийн хорин 100-ны. Тийм учраас бид нэг жилдээ нэг оролцоо 120 орчим хорин зохион байгуулдаг учраас өдөр болгон хийдэг. Гэхдээ одоо хорин найраг банк хийдэг гээд гарт ордгоо. Энд чинь хүн болгонд хүний хорин татагдчихгүй учраас бүгдэнд нь шин хорин хамгийн ихний хорин шиг хандаж хийдэг учраас ер нь одоо төлөлтэй айгу хэвлэлтэнд явж байгаа гэж бодож байна. Одоо хоёул энэ уулзалтаар гурлаа. Сүлийн байдлаар чеклээд маргааш уулзах бэлэн болно л гэсэн. За хосууд та цааш та. Хосуудад хандаж хэлэхэд ер нь яг амьдралд ганцхан төхөд гарах хэмжээг аль болох нөө мэрэгжлийн байгууллагуудаар хандаад хийлгүүл илүү цэгцтэй дараагийн хөрмөө гоё хий гэж угаасаа хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг удаа л хийж байгаа юм чинь маш сайн төлөвлөөд яарах хэрэггүй. Мөн бас оройтуулах хэрэггүй. Тэгэхээр хоорондоо маш сайн ярилцаж шийдвэр гарсан бол мэрэгжлийн байгууллагаас эхлээд зөвлөгөө авчих. Зөвлөгөө авснаар ерөнхийдөө бид төр ямар хугацаанд хэрхэн яаж бэлдэх вэ? Юу юундаа анхаарах ёстой гэд та хоёртой би бас нэг ихний уулзалт хийжсэн дээ. Тэр үед та хоёр ингээл нүд онгоогол явжсэн. Тэрнтэй адилхан аль болох мэрэгжлийн байгууллагаас зөвлөгөө аваад тэгээд тэр дарааллын дагуу ажилласан. Ажилласаа л гэж хүсэж байна. Одоо ингээд яг юу юг зохицуулж байгааг одоо бид төр мэдэхгүй байхгүй. Тэгээ ер нь ингээд одоо ингээд брэнд медиа маань болохоор бид хоёрын хормын ойролцоогоор 70-80% орчмыг нугалж өгч байгаа. Маш аимшигтай. За бид уулзалтаа хийлээ. Тэгээ уулзалтынхаа дараа хэдүүлээ. Уулзцгаая. Турбай. За брэнд медиатайгаа уулзаад гараад ирлээ. Дутуу хөтөн юмнуудаа бас чеклээд авчлаа. Ярих уран бүтээлчд рүүгээ ярьж байна. Энэ болохоор ягаад бид өөр өөрсдөө уран бүтээлчд рүүгээ ярьж байгаа вэ гэхлээр бид өөрийн нөгөө нэг өөрсдийн зохицуулж чадах одоо уран бүтээлчд рүүгээ ярьж байгаа. Тэгээд энэ маань болохоор нөгөө нэг танилын үрэгээрээ шийдсэн одоо уран бүтээлч юм уу. Тиймэрхүү байдлаар шийдсэн уран бүтээлчтэй бид өөрсдөө хариуцж ярьж байгаа. Гэхдээ мэдээж брэнд медиа дээр 100% биш ч гэсэн 50% ингээд хариуцаж тэр хүмүүсүүд маань тэр хүмүүсрүүд рүү маань давхар залгаж байгаа гэсэн үг ээ. Тэгээд одоо бол юунд санаа зовх юм байхгүй шүү. Дутуу юмнуудаа л өчгөө тэгээд сайхан амраад аваарай гэдэг одоо чиглэлийг манай брэнд медиагийнхан маань бол өгж байна. За одоо тэгээ бид хоёрын зүгээр ховийн бэлтгэл. За манай ихнэр одоо хумсаа илгэх гэдэг ч юм уу. За тэгээ ерөнхийдөө тийм байна да. Жохон сенсрэтэй, жохон стресстэй байна. Тийм бэ. Нэг хормын өмнө Өөрийг юм амжиж гад байгаа юм шиг амжиж гад байгаа юм шиг амжихгүйч гэж байгаа юм шиг ингээ яг яах гад байгааг нь мэддэхгүй болохоор ингээд мэдгүй ягаад ч юм жоох ингээд стресс орчдөг юм байна цаанаасаа ч юм уу тий. Гэхдээ миний стресстэй байгаа юм болохоор та ингээд хитрхи юм зүгээр ингээд шууд ингээ өөрөө ингээд шийдчихэд дараа нь тэ гэдэг байгаа байхгүй. За тэр нь юу юм жишээ нь? Одоо жишээлбэл сая зурган дээр хоёлаа цуг сонгосон шүү дээ. Та наагур цагуур явал хараад хэлсэн шүү дээ. Тэ гэдэг байхгүй. Тэр зургийг устгуулч. Үгүй зүгээр таны ингээд өөрийнхөөрөө ингээд зүтгээд байна гэд би өчигдөрч гисэн хэлсэн шүү дээ. Би ингээд тэр үед танд ингээд зураг сонгож шүү гэдгээ би танд хэлсэн. Утсан дээрээс чинь зураг авах хэрэгтэй байна гэж би хэлсэн. Та өөрөө би таныг дуудсан энэ зургийг авах уу яах уу? Өөрөө мэдээ сонгочоо гэж та хэлсэн. Тийм болохоор би өөрөө сонгоод тэгээд өгсөн. Тэгээд дараа нь тань дээр ийм үр дагавар гарахыг мэдсэнгүү гэж л бодож байна да. За. Өөрч тэгээ 50-да одоо би машина яралдаа угаалах хэрэгтэй. Нэгнэр маань хумсаа илгэх гэж байна. Хараад бас цагаан цамцаа эндүүдж тавих хэрэгтэй байна. За тэгээд усандаа юмнуудыг тэрнгээр зохицуулж байгаа, идэ будаа юмнуудыг тийшээ зохицуулж байгаа гэл ингээл бас талд манайхан бажигдцгааж явах шиг байна. Тэгээд мэдгүй ягаад ч юм ингээд сандралтын байдалд орчд юм байна. Уулан гайгүй байжсэн аа.
Гэтэ бас ч гэж давгүй дээ бид эдэн бас нэгч тийм хэцүүдэд байгаа юм бол байхгүй нөө. За тэгээд одоо энэ влог маань яг үргэлжлэх нь үргэлжлэхгүй нь давхар ингээд бас сандарчих нь яах нь аль болох гэхдээ үргэлжлүүлэхийг хичээх болохоор влогтой гантаагаарай. Баярлаа. Тавина. Зя манай хумсаа нислэх гээд хурцаа замдаа буулаа. Би орж одоо том охин тулчаад тэгээ нөгөө үлдэгдэл явуулах хэвээр файл юмнуудаа явуулчаад тэгээ гарч машин дэргээ угаалгаад өөр одоо дутуу юмнууд юу вэ тэднийг шийдэх гэж байж байна. Даавар тавин дөө. Си манайхаар юу хийж байна? Хав хоол идсэн үү? Хоол идэггүй уурлаад. Хөөс юу хийж байна? Юу хийж байгаа? Түгс ирчээ байж байна. За түг нь онтуулаад байгаа. Tomorrow.